нарт ер нь уул уурхайханд ямар ашигтай юм бэ? Төр дээрэмдчлээ гэж харах хүмүүс ч байна л да. Яг яг дээрэмдэж яах бас хэцүү. Энэ бол харилцан ажлын хэсэг нодлон 8-9 сараас хойш ажлын хэсэг байгууллагад дуулуурхайн компаниудтай манайхантай олон удаагийн уулзалт хэлцээр хийгээд энийг харилцан зөвшөлдсөж нэг талаасаа энэ уул уурхайг тойрсон ус төрч сүүлийн олон жил хэрэг сэтэрлээ шүү дээ. Тэгэхээр бид нар эдийн засаг ард иргэд бүгдөө боломжийн орлого цалинтай амьдрмаар байдаг. Энэ чинь хаанаас орох юм гэхээр энэ том татварлагддаг ахиухан экспорт хийж иж тэрнийг дагсан өгөөж нь улсын төсөв дахиухан орж иж цалин тэтгэмж ахиухан ногдөг юм дүрмтэй шүү дээ. Тэгэхээр яг энэ ус төржиж энэ уулуурхайг тойрсон энэ хэрүүлийг бид бас цэг тавья гэж бодсон юм. Тэр утгаараа бид нар жоохон манлайж энэ хэдийгээр бид нар өмнө нь туризмчлийн 96% өгсөн ч гэсэн бид нар энийг бас дэмжиж энэ дахид өнгөрсөн энэ түүхээс бид нар сургамж авлаа шүү дээ. Улс төржөөд хэрэглэх хийх тусам бүтээн байгуулалт хойшилж байна. Хийж бүтээж хэрүүл тойрж улс төрч биш хийж бүтээж ахиухан энэ улс орны хөгжлийг урагшин явуулъя л гэдэг бидний ийм нийгмийн хариуцлагын хүрээнд нөгөө талаас бас нэг хандж энэ хэлцээр цашмаа тохирж байна.